Монгол улсын ерөнхийлөгчийн 2024-өөс 2025 оны хичээлийн шинэ жилд зориулсан нээлтийн хичээл. Монгол улсын үндсэн хууль. Эх орны ирээдүй болсон хүүхэд багчуудаа, сурагчид оюутан залуусаа, эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчдээ, хүндэт эцэг эхчүүдээ, ард иргэдээ та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Зуны амралтын зугаатай өдрүүд дуусаж, ангийн андууд, ачид багштайгаа учран золлохоор яаран догдож буй эрхэм хүндэт багчууд, оюутан залуус та бүхэн эрч хүч, эрмэлзэл дүүрэн эрдэм номдоо шамдан суралцахад бэлэн болсон гэдэгт итгэл дүүрэн байна. Мөнгөн хонх жигнэж эрдмийн аянд мордох 9-р сарын 1 бол эрдэм боловсрал тэмүүлсэн хүн бүрийн баяр, эрдэм номын ариун үйлсийн гэгэн эхэл байд юм а. Эзэн хичээвэл заяа хичээн хэмээх ухаант ардын мэрэгэн үгийг гүнээ ухамсарлан даган мөрдвөл та бүхний сурсан эрдэм мэдлэг, эзэмсэн ур чадвар хувь хүний амьдралд төдийгүй улс орны хөгжил дэвшид ач тусаа өгнө гэдгийг үргэлж санаж яваарай. Мөн эрдэм номын аянд хөтөлж халуун сэтгэл хайр инэрлээр сурган хүмүүжүүлдэг багш нараа хүндэтгэн хайрлаж, үр хүүхдээ эрдэм номтой сайн хүн болоход бүхнээ зориулан хөдөлмөрлөж яваа аав ээжийнхээ ачийг амжилт бүтээлээр хариулахыг ямагт хичээж яваарай. Эрхэм хүндэт хүүхэд багчууд, сурагчид, оюутан залуусаа. Монгол улсын үндсэн хууль бол эх орон ард түмний язгуур эрх ашиг нийтлэг хүсэл зоригийг илэрхийлсэн улс орны маань гол толгуур хууль үзэл санаа билээ. Манай улс үндсэн хуульд ёсны баялаг түүх багтан уламжлалтай бөгөөд одоогоос 100 жилийн тэртээ анх дахь үндсэн хуулиа баталж байлаа. Тусгаар тогтнолынхаа төлөө цуцсгүй тэмцсэн эрлэг эх орончид эрдэмтэн мэрэгдийнхээ баатарлаг үйл хэргийн үр дүнд монголчууд бид 100-ны тэртээ хаант засаг, хамжлагт ёсыг халж анх дахь үндсэн хуулиа баталж бүгд найрамдах Монгол ард улсыг байгуулсан түүхтэй юм а. Манай анх дахь үндсэн хууль бол Аз тивд анхдагч бичмэл үндсэн хуулиудын нэг байсан бөгөөд монголчуудын бичиг ном, бэлэг ухааныг дээдлэн хөндлөлтгийн тод илрэл, хамтын үзэл санааг бэхжүүлэх хүсэл тэрмүүллийн тод тусгал юм а. Бүх Монгол улсыг үнээс хойш бүгд найрамдах бүрэн эрхт ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлнэ хэмээн Монголын ард түмний эрхчлөөг элтгэн тунхагласан анх дахь үндсэн хууль бол манай ард түмний сонгогдох, бүх нийтээрээ бичиг үсгтэй болох хүүсийн эрх тэрш байдал, шашин шүтэх, эс шүтэх болон хэвлэн нийтгэх эрхчлөөний эхлэлийг тавьж нийгэм улс төрийн амьдралд эрс шинжлэлийг авчирсан Монгол төрийн бодлогын гол баримт бичиг болсон юм а. Бүгдээрнтх засгаа хуучлан баталгаажуулж Монгол улсын тусгай тогтнолын баталгаа болсноор анх дахь үндсэн хуулийн үн цэн ач холбогдол нь монголчууд бидний хувьд хэмжээлшгүй их бөгөөд манай улсын өнгөрсөн зууны хөгжил дэвшлийн үнд суурь болж чадсан юм а. Монголын ард түмэн хамтын засаглалын хэлбэр болсон бүгд найрамдах засаглал үндсэн хуульд ёсоо батхан бэхжүүлж 1940, 1960, 1992 онуудад үндсэн хуулиа шинээр баталсан түүхтэй билээ. Ардчлан хувьсгалын үр дүнд монголчууд бид үндэсний язгуур эрх ашиг, ардчлан үзэл санааны төлөө эвлэлдэн нэгдэж, нийгэм эдийн засаг, улс төр, оюун санааны шинэ тогтолцоонд 1990 онд шилжиж чадсан түүхэн онцгой үйл явдал болсон юм а. Үүний үр дүнд ардчилсан шинэ үндсэн хуулийг боловсруулж, ард түмнээрээ хэлэлцүүлж баталсан явдал нь монголчууд бидний үндэсний их зөвшөлтсөл, эв нэгдлийн илэрхийл болсон юм. Шинэ үндсэн хууль нь Монголын ард түмний амьдралд түүхэн эргэлт болж, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардсан нэмийг цогцлон хөгжүүлэх үнд суурь болсон билээ. Иргэн бүр үндсэн хуулийнхаа ач холбогдол, агуулгыг сайдар судлан мэдэж, сахин биелүүлэх учиртай. Тиймээс энэ хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулсан ерөнхийлөгчийн хичээлийг Монгол улсын үндсэн хууль сэдвээр бэлтгэн хүргэж байна. Эх орныхоо хөгжлийн тулгуур болсон эрхэм хүндэт хүүхэд багчууд, оюутан сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэж, эрдмийн гэгэн үлсэд нь өндөр амжилт хүсье өрөөё. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бадархалтгай. Манай улс 1924 онд буюу одоогоос яг 100 жилийн өмнө анх дахь үндсэн хуулиа баталж байжээ. 100 жилийн тэртээ хэнхүү үйл явдал нь монголчууд биднийг Аз тивд үндсэн хууль баталсан анх дахь орнуудын нэг хэмээн бахархах сэдэв болсон түүхтэй. Тэрж бүхэл дэлхийн олон арван улс орнуудаас төрүүлж үндсэн хуулиа баталсан цөөн орнуудын нэг Монгол улс юм. Жил бүрийн 11-р сарын 26-ны өдөр бид бүх нийтээрээ амарч анх дахь үндсэн хуулиа баталж бүгд найрамдах засаг улс тунхагласны баяраа тэмдэглэхийг та бүхэн мэдэх үзье. 11-р сарын 26-ны өдөр ямар учиртай гэж
1924 оны 11-р сарын 26-нд Монгол улс анх дугаар үндсэн хуулиа баталж байсан түүхэн өдөр юм. Монгол улсын 408 зогсоос иргэд ирж, олон хоног ярилцаж, хоорондоо хилцэж, ухаанаа уралдуулж үндсэн хуулиа баталж байжээ. 1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгал хийсэн. Тэрний үр дүн бол бас тэрэн талаараа нааштай болсон. Гэвч амжилтанд хүрээгүй. Дараа нь 1921 оны ардын хувьсгалын үр дүнд бас тусаар тогтнолынхаа асуудлыг шийдвэрлэхэд том алхам хийсэн. Тэгэхээр 1924 оны үндсэн хууль бол энэ Монголын ард түмний бүх хүчний тусгаар тогтнох, бие даасан улс үндэстэн байх энэ тэмцлийн үр дүнд батлагдсан гэдгийг бол түүхэн 100 жилийн ан үеэрэн зориуд тэмдэглэж хэлэх хэрэгтэй гэж бодож байна. 1924 оны үндсэн хуулийн бас нэг онцлон тэмдэглэх нэг зүйл бол Монголын ард түмэн цалин хөлс, тэтгэмж, амжиргаанд нь хүрэхгүй яанда толгой хорогдох орон байртай орон гэртэй болоход үнийг төлж дийлэхгүй яандаа ч гэдэг юм. Эсвэл өр хүүхдээ боловсрол эзэмшүүлэхэд сургалтын төлбөрийн дийлэхгүйндээ эсвэл өвдөж шаналх үед эмчилгээний зарлын дийлэхгүйндээ гэсэн ийм зовлон шаналгааг үзээгүй энэ 3 үндсэн хуулийн үед аж төрж байсан гэдгийг бол бас зөвхөн энэ бол эдгээр үндсэн хуулийн анхны болон дараагийн үндсэн хуулиудын бас нэг давуу тал юм. Анх дугаар үндсэн хуулиар монголчууд олон мянган жил төрөө удирдах ирсэн засаглалын хэлбэр болох хаант засгаа халж, өнөөгийн бидний амьдарч буй бүгд найрамдах засгийг сонгон авсан ажээ. Бүгд найрамдах засаг нь ард иргэд төрөө өөрсдөө байгуулж, нэгээс нөгөөд шилжүүлэх хэлбэр юм. Мөн ардын эрх чөлөө хэмээн өнөөгийн хүний эрх чөлөөний суурь зарчмуудын үндсийг бүрдүүлжээ. Үүний тод жишээ нь эрэгтэй эмэгтэй хэн боловч сонгогдох эрхийг эдлэхийг баталгаажуулсан явдал юм. Түүнчлэн үндсэн хуулиар манай улс засаг төрийн тогтолцоог тогтоож өгснөөр 20 дугаар зууны Монгол улсын хөгжил дэвшлийн үндэс суурь болсон билээ. Энэхүү анх дугаар үндсэн хуулиа баталж мөрдсөн явдал нь манай орныг Аз төв төдийгүй дэлхийн нийтэд үндсэн хуульд ёсны эртний түүхтэй орн болгон мөнхөлжээ. 1924 оноос хойш 1940, 1960, 1992 онуудад Монгол улс үндсэн хуулиа шинээр баталж байжээ. Одоо 4-р үндсэн хуулиа бид дагаж мөрдөж байна. Тэгэхээр энэ үндсэн хууль бас л өмнөх үндсэн хуулиудаа залгамжлаад Монгол улс бол тусгаар тогтносон бүрэн эрхэд бүгд найрамдах улс мөн гэдэг 1-р зүйлдээ бас даяар болно. Зарлан тунхалсан. Тийм учраас анхны 24 оны үндсэн хууль бол энэ бүх юмны хэллийг тавьж өгснөөрөө энэ үндсэн хуулийн ач холбогдол оршино гэж үзэж байна. Үндсэн хууль гэж тэгвэл юу вэ? Дэлхийн бүх улс орнуудын үндсэн хууль нь зохицуулт хийсэн ерөнхий утга санааг агуулдаг. Өөрөөр хэлбэл үндсэн хууль бол Монгол улсын зохицуулт болсон улс төр эрх зүйн гол баримт бичиг гэж ойлгож болно. Үндсэн хуульд хүмүүсийн эрх чөлөө дагаж мөрдөх ёстой дүрм журам, эрхэмлэн хүндлэх ёстой үнэт зүйл, улс орны бахархал, манай улс ямар төр засаг захиргаатай байх ёстой гэд бидний харилцааны үндсэн суурь болсон гол хэм хэмжээг тогтоож өгсөн байдаг. 20 дугаар зуунд буюу 1924 оноос хойш 1992 он хүртэл манай улс 4 удаагийн үндсэн хуулийг батлан мөрдөж, түүнийгээ сахин хамгаалж байсан үндсэн хуульд ёсны баялаг түүхтэй. За үндсэн хууль бол хамгийн гол хууль гэж хэлж болно. Үндсэн хуульд тухайн улсын язгуур эрх ашиг, төрийн болон нийгмийн тогтолцоо, төрийн байгууламж, төрийн эрх мэдлийн хуваарлалт, шүүх эрх мэдэл, хүний эрх чөлөөг заасан байдаг. Үндсэн хууль нь бусад хуулиас ялгаатай хамгийн дээд хүчин чадалтай хууль. Тэгэхээр үндсэн хуулийг бол бүх нийтээрээ дагаж мөрдөх ёстой. Үндсэн хууль нь бол ихэнх улсад төстэй байдаг. Жишээ нь үндсэн хуулиас та нар юг харж болох вэ гэхээр улсын хурал ямар бүрэн эрхтэй, иргэд бид нар ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээдэг юм бэ? Жишээ нь сурагчид та бүхэн өдөр тутамдаа эрхээ эдэлж
үүргээ хүлээгээд байдаг. За жишээ нь одоо амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах бүх одоо эрхүүдийн чинь одоо суурийг бол үндсэн хууль заасан байдаг. За мөн үүргийг чинь одоо заасан байх жишээтэй байдаг. Зөвхөн иргэдийн асуудал биш, бас төр иргэдийнхээ өмнө ямар үүрэг хүлээсэн, иргэд төрийн хоорондын харилцааг мөн одоо үндсэн хуулиар нь зохицуулж өгсөн байх жишээтэй. Үндсэн хууль маань бол тухайн улсын бас тал гэж хэлж болно. Тухайн улс ямар хүсэл мөрөөдөлтөө, ямар зүйлийг эрхэмлдэг, ямар бодлоготой гадаад улс орнуудтай хэрхэн харилцдаг, төрийн байгууллагууд нь иргэдийнхээ өмнө ямар үүрэг хүлээсэн, иргэд нь харилцсан одоо ямар эрх хэдэлж үүрэг хүлээсэн бэ гэдгийг бол энэ нэг л эрх зүйн баримтчгээс харж болох жишээтэй. Улс орон бүхэнд маш олон хууль хэрэгждэг. Манай улсад ч ялгаагүй 800 гаруй хууль хэрэгжиж байна. Энэ бүх хуулиуд үндсэн хуульд нийцэж, үндсэн хуульд захирагдах ёстой. Тийм ч учраас үндсэн хууль бол алган дээр багтсан Монгол улс хэмээн Монгол улсын хөдөлмөрийн баатар Ардын багш Бирагийн чим тагсан хэлж байжээ. Тиймээс эх орноо хүндэлдэг, хайрлан хамгаалдаг иргэн бүр үндсэн хуулиа мэддэг, дээдлэн хүндэлдэг, дагаж мөрддөг, сахин хамгаалдаг байх нь хамгаас чухал юм. Улс орон хурдтай хөгжих, хүн амын тоо өсөх, бидний эргэн тойрон хүрээлэн буй орчин солигдоход үндсэн хуульд энэ бүхнийг дагсан шинэ өөрчлөлтүүд орж байдаг. 1924 оны анхны үндсэн хуулиар Монгол улс бол бүгд найрамдах тусгаар тогтносон улс хэмээн дэлхийд даяар тунхаглаж байсан бол харин 1992 онд ардчилсан Монгол улс гэдгээ дахин зарласан. Энэ бол ардчилсан шинэ үндсэн хуулиа баталсан түүхэн он цаг байсан юм. Бид өнөөдөр ч тэрхүү ардчилсан шинэ үндсэн хуулийг дагаж мөрдөж байгаа билээ. Монголчуудын хууль цаасны түүх мянгаар хэмжигддэг бол үндсэн хуульч ёсны хөгжил нь 100-аар өртөөлдөг юм аа. Манай улс анхдуур үндсэн хуулиа баталснаас хойш 4-р үндсэн хуулиа дагаж мөрдөж байна. Аливаа үндсэн хууль ард түмнээс ихтэй гэдэг. Тиймдээч Монгол улсын үндсэн хуулийн оршил хэсэгт Монголын ард түмбид Монгол улсын үндсэн хуулийг даяар олноо зарлан тунгалж байна гэж тэмдэглэсэн байдаг. Энэхүү үндсэн хуулийг Монголын ард түмэн 2 жилийн турш үндэсний хэлэлцээг үл өрнөж ард түмний төлөөл болсон ардын их хурлын депутатууд 2 сарын турш ард түмнээс гарсан 900 гаруй саналыг хэлэлцэж баталсан нь дээрхийн нотлогоо юм аа. 6 бүлэг 71 зүйлтэй шинэ үндсэн хууль маань Монголын ард түмний түүлийн хүслийг илэрхийлсэн улс төр хууль зүйн баримтчиг болсон гэж хэлж болно. Үндсэн хуульд ёсны шалгуур нь 1-дүгээрт хүний эрхийг бодиттой хамгаалж чадсан уу, 2-дүгээр төрийн эрх мэдлийг зөв хуваарлж дураар ажиллахыг хязгаарч чадсан уу гэдгээр хэмжигддэг. Энэхүү шалгуурын үүднээс үзвэл Монгол улсын шинэ үндсэн хууль нь анхны арчилсан жинхэнэ үндсэн хууль гэж судлаачид үздэг бөгөөд энэгээрээ өмнөх үндсэн хуулиудаас ялгагддаг байна. Үндсэн хуулийн уг сурвалж тухайн улсын ард иргэдээс ихтэй байдаг. Тийм ч учраас манай улсын 1992 оны ардчилсан шинэ үндсэн хууль эхлэхдээ үүнийг тодтохон Монголын ард түмэн бид гэж үндсэн хуулийг хэн бадлан гаргаж буйг сануулж эхэлдэг. Улмаар энэ үндсэн хуулиар юуг тогтоож буйг уг оршилд товч бөгөөд тодорхойгоор заасан байдаг. Үүнд улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг баттган бэхжүүлж, хүний эрх чөлөө, шударга ёс, үндэснийхэн эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх соёлынхаа уламжлалыг нандинан өвлөж, хүн төрлөختний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно хэмээн эхэлж, нийт 6 бүлэг 70 зүйлийг оруулж өгсөн байдаг. Эдгээр 70 зүйлд Монгол улсын бүхэл зохицуултыг багтаасан, хүний эрх чөлөөг дээдэлсэн өргөн агуулга орсон гэж хуульчид үздэг. Монгол улсын үндсэн хуульд иргэний баталгаатай эдлэх 18 багц үндсэн эрх, түнчлэн хүнлэг шударга хэсгийг эрхэмлэн ёслон биелүүлэх 9 үндсэн болон журам түүргийг нэрлэн заасан байдаг. Монгол улсын үндсэн хуульд төрөөс хүний эрх хэрэгчлэг хангахуйц эдийн засаг нийгэм хууль зүйн болон бус баталгааг бүрдүүлэх, хүний эрх хэрэгчлэг зөрчигтэй тэмцэх, хөндөгсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө хариуцна гэж заасан бол хүн эрх хэрэгчлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусд хүний эрх хэрэгчлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж заасан байна. Үндсэн хуулийн үг бүр таслал цэг бүр утга учиртай. Үндсэн хуулийнхаа үзэл санаа эрхэм зорилгыг хүн бүр ухаан таньж ойлгох нь үндэсний аюулгүй байдал, улс орны доктортой хөгжил, хүн бүрийн ад жаргалтай эглэг хангалуун амьдрахын үндэс болно. Монгол улсын иргэн бүр үндсэн хуулиа уншиж судалж зөв таньж мэдэх нь энэ чухал байна. Үндсэн хууль бол хэсэгхэн хугацаанд хэрэгжүүлээд сольдог хууль биш, улс орны суурь хууль юм. Цаг хугацааны аясаар юмс өөрчлөгдөхөд хуулийг ч бас өөрчлөлтөнд тохируулан өөрчилж байдаг. Өөрчлөх эрх нь улсын их хурлын гишүүдээр дамжуулан ард түмэнд хадгалагдаж байдаг.
1992 оноос хойш ардчилсан шинэ үндсэн хуулийг өнөөдөр хүртэл 5 удаа нэмэлт өөрчлөлт оруулж баталжээ. Зарим хүмүүс эдгээр өөрчлөлтийг шүүмжилдэг бол харин зарим хүмүүс дэмжиж хүлээж авдаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол ганцхан Монголд биш, дэлхийн нийтэд улс орнуудын хуулийн нийтлэг үйл явдал гэдгийг онцлох нь зүйтэй. За Монгол улсын үндсэн хууль бол Монголын нийт ард түмний сар бүтээл юм. Тэмч учраас төр нийгмийн харилцааны бүхий л суур хүрээг зохицуулсан, суур харилцааг зохицуулдаг учраас доктортой үйлчлэх шинжийг агуулдаг, өөрөөр доктортой байдаг. Гэхдээ өөрчлөгдөн хувьсгдж байгаа дэлхийн ертөнц гадаад дотоод нөхцөл байдалтай уялдаж зохицож бас үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага гардаг. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол үндсэндээ 20 жил хилэлцсэн, нийгмийн амьдрал тулгамдсан, өөрчлөгдсөн, зохицуулах зайлшгүй шаардлага хэрэгцээнээс урган гарсан ийм өөрчлөлт байсан гэж хэлж болно. Ийм ч учраас 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зохион байгуулахдаа нийт ард түмэнтэйгээ зөвлөлдөх, хэсэгчлэн хилцүүлэгдэг улс орон дээр зохион байгуулах, заавалмаар зөвлөлдөх арчилтын сонгодог хэлбэрийг ашиглаж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлсэн юм байна. Арчиллаа баттгаж бэхжүүлэх чиглэсэн юм зохис өөрчлөлтийг хэрэгжүүлсэн юм байна. Ингээд нэг үржлийн үнийг уншиж судлах юм бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол ард түмний хүсэл эрмэлзлийг тусгасан ийм нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлж чадсан. За энэний дутуугаа гүйцээж 2023 онд энэ парламент зөвхөн нэг нам давмгаалсан хяналт төв өөрөлд тэрэг эрх мэдлийн хяналт тэмцэл алдагдаж болцсохгүй нөхцөлийг хааж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламентын сонгуулийг үндсэн хуульчилсан. За бас парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх өөрчлөлтийг хийсэн. Тэгээ энэ 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг хэсэг бөгөөд дутуугаа гүйцээсэн хэрэг. Ингээд зохицоор нь харуул энэ бол Монголын парламентын арчлыг бэхжүүлж, шударга засаглалыг бэхжүүлэх чиглэсэн зохиц өөрчлөлтийг хяналттай болгосон ийм өөрчлөлт хийсэн гэж хэлж байна. Үүний үр дүнд өнөөдөр одоо Монгол улсын их хурд 5 намын төлөөлөлтөй эмэгтэйчүүд буюу гендрийн төлөөлөлд урд өмнөхөөс эрс нэмэгдэж дэлхийн түвшинд хүрсэн ийм зохиц өөрчлөлтийг хийж өндөрт хэрэгжиж гэж байна. Одоо энийг хэрэгжүүлэх нь илүү чухал. Арчилсан үндсэн хуулиа хэлэлцсэн ийм сонгодог жишээ болгож дэлхийн нэртэй ихтэй сургуулиудад үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулсан арга хэлбэрийг судалж байна. Хамгийн сүүлд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол улсын их хурлын гишүүдийн тоо, тэднийг сонгох хэлбэр тогтолцоо, газрын хэвлийн баялагаас иргэн болгон хүртэх үндэс суурийг тавьсан. Монгол улсын хууль батлах дээд байгууллага буюу улсын их хурлын 76 гишүүний тоог 126 болгосон. Ард түмэн хуулийн төсөл санаачилж, парламент буюу цахим санал асуулгаар улсын их хурлаар хэлэлцүүлж болдог болсон гэд сонирхолтой чухал өөрчлөлтүүдийг дурдж болно. Эдгээрээс ганцхан жишээ дурдахад улсын их хурлын 126 гишүүний 25% нь буюу 32 нь эмэгтэйчүүд сонгогдсон нь Аз твдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн тоогоор тэргүүлэх чухал өөрчлөлт болжээ. Мөн 5 намын төлөөлөлтөй парламент бүрдсэн. Энэ боломжийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бий болгосон юм. Үндсэн хуулиа таниж мэдж судлах бол иргэн бүрийн үүрэг юм байна. Хүүхэд залуучуудын ч гэсэн хамгийн чухал анхаарах судлах ёстой сэдэв мөн. Ийм учраас хүүхэд залуучууд нийт Монгол улсын иргэн бүр Монгол улсын үндсэн хуулиа мэдгтэн, сахихтэн гэж үндсэн хууль төгсдөг. Үндсэн хуулиа таньж мэднэ гэдэг бол зүгээр уншина гэсэн үг биш. Үндсэн хуулийнхаа үг үсэг, цэг таслал бүрийн утга агуулгыг мэдэрч ойлгох явдал юм. Өөрөөр хэлбэл нэр томьёо үг утга хүртэл цаанаа задардаг, дэлгэрдэг юм гүн утга агуулгатай. Үндсэн хуулиа таниж мэдж сахиж биелүүлэхийг нийт залуучуудаа уриалж байна. Үндсэн хууль бол ард түмний сар бүтээл юм. Энэ бол алганд багтсан эх хор юм. Монголын ард түмний эрхчлөөт амьдралын баталгаа юм аа. Монгол улсын үндсэн хуулийн их хувилбарууд нь өдгөө Монгол төрийн ордонд хадгалагдаж байдаг. Монгол улсын үндсэн хууль мэдэгтэн, сахихтэн гэсэн үгээр төгсдөг. Энэ удаагийн Монгол улсын ерөнхийлөгчийн телег хичээлээр Монгол улсын үндсэн хуулийн талаар ойлголт өгөхийг зорилоо. Үзэгч хүүхдүүд та бүхэн үндсэн хуулиа мэддэг, хүндэлдэг, сахиж мөрддөг, хариуцлагатай иргэн байгаарай. Сурлагын өндөр амжилт хүсье.